Одоо нэгдсэн төслийн хөдөлгөөний газар хариалгаж байгаа 16 мега төслөөс 10 мега төсөл нь бол одоо эхлээ явж байгаа. Гэрээлжсэн ажил нь явж байна. За одоо энэ төслүүдийн бол эхний 16-г бол нэг бүрчлэн та бүхэн танилцуулна. За төслүүд өөрсдөө бүгдээрээ төслийг хариуцсан ахлах менежерүүд буюу хариуцсан захирлуудтай байгаа. За нэгдсэн удирдлагаар бол нэгдсэн төслийн удирдлагын газар бол хариуцж явж байна. Тэгэхээр өнөөдөр танилцуулах гэдэг манай метро, Таранбай, Дүүжин тээвэр, Нүхэн гарц, тусгай зориултын BRT, тусгай зориултын зам, за дээр нь ханы материалын орон сууцчлалт, хүннүү хот, селф 20 минутын хот, за эмэлт эко аж үйлдвэрийн парк, за дээр нь ТЭЦ 5 дулааны цахилгаан станц гэсэн энэ том мега төслүүд бол үндсэн 5 бүлэгт хуваагдаад ингээм амжилттай хэрэгжээд дуусгах юм бол энэний үр шимийг бол манай нийслэлчүүд, монголчууд мэдэл хүртнэ. Тэгэхээр энэ төслүүдэд та бүхнийг бас дэмжиж хамгаалж мэдээллийг зөв хүргээсэй гэдэг өнөөдөр зорилгоор энийг хийж байгаа. За манай төслүүдийн хүрээнд бол нэгдсэн төслийн удирдлагын газарт тухайн 16 төслөөс 8 төсөл нь яг одоогоор хариалтай байдаг. За түрүүн захирал маань хэлсэн хүннүү хот, сэлб хот, за мөн бусад дэд төвүүдийн төслүүд, за олон түвшний уулзуурлага шатах үйлдвэр гэх мэтлэн энэ төслүүд маань одоогоор бол манай хариалтай биш, тусдаа өөр хариалтай байдаг. Та бүхэнд танилцуулах эхний төсөл бол Улаанбаатар метро төсөл байгаа. За метро төсөл маань бол 2011 онд хамгийн анхны тэзүүгээ хийж эхэлсэн төсөл. За одоогийн байдлаар бол тэзүүгээ нь 2024 онд шинжилээд 100% болцсон. За газар чөлөөлтийн үед бол 255 нэгж талбар өртгөөс одоогийн байдлаар нэгж талбарыг чөлөөлсөн. За EPC нэмэх нь F нөхцлөөр нийтдээ 27 компанид 2 дугаар үе шатных нь урилгыг хөргүүлсэн. За 7 сарын 3-нд тендерээ нэхээр төлөвлөлөөд ингээ ажиллаж байна. За тухайн төслийн хувьд бол нийтдээ 19.4 км урттай 15 өртөөтэйгээр төлөвлөгдсөн байж байгаа. За 15 өртөөний 14 нь бол газарт орох өртөө. За нэг өртөө нь бол газар дээр байрлахаар. За энэ нь болохоор ертөнцийн зүгээр хамгийн зүүн талд байж байгаа энэ юуны өртөө байж байгаа. Депогийн хажууд байрлах өртөө байж байгаа. За бусд нь бол бүгд газар доор байрлахаар төлөвлөгдсөн байж байгаа. За тухайн метро төслийн хүрээнд бол цагт 17200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар за нийтдээ А-цэгээс Б-цэг буюу 19.4 км замыг туулахад бол 31 минутыг зарцуулах ийм урьдчилан тооцоолтойгоор явж байгаа. За дундаж тогтмол хурд нь бол 36 км цаг байж байгаа. Энэ нь бол хүмүүсээс сууж буулгах хугацаанууд нь ороод ийм хурдтайгаар байгаа. За түүнээс бол хамгийн ихтэй 60-аас 80 км цаг хүртэл газар доогоор хурдлах ийм боломжтой төсөл. За төслийн хүрээнд бол 2024 оноос 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За 24 онд бол бид нэр тэзүүгийнхаа ажлыг хийгээд явсан. За одоо бол барилга угсралтын гүйцэтгэгч компаниас сонгон шалгаруулах юм ажил дээр явж байна. За тухайн төсөл маань хэрэгжснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг бол 23.3%-аар нэмэгдүүлэх ийм зорилттой төсөл байж байгаа. За дараагийн төсөл нь бол бидний хувьд тусгай замын автобус төсөл байна. За тусгай замын автобус төсөл маань болохоор нийт Азийн хөгжлийн банкны зээлийн судалгаа бол 100% хийгдсэн. За тэзүүгийн ажил бол 90% гүйцэтгэлтэй явж байгаа. За газар чөлөөлтөнд бол 19 нэгж талбар өртөх ийм урьдчилан судалгаа гарсан байж байгаа. За одоогийн байдлаар бол зураг төслийн тендерийг зарлахаар манай багийнхан ажиллаж байна. За тухайн төслийн хувьд бол гэмтлийн эмнэлгээс 3-4-р хороолол. За тэгээд их тойруугаас сансрын колонкоос урагшаага цэцэрлэг төрөлн гэсэн ийм маршрутаар явах. За автобусны тусгай замыг үүсгэх ийм зорилготой төсөл байгаа. За тухайн автобусны тусгай замаар бол өдөрт 140-с 180 мянган хүн тээвэрлэх ийм төлөвлөлттэй байж байгаа. За энэ 12.9 км замыг бол ерөнхийдөө 30-аас 35 минутанд автобусаар туулна гэсэн ийм урьдчилан тооцоололтой. За автобусны буудал хоорондын дундаж зай нь бол нэг 700 орчим метрийн зайтай. За автобусны замын дундаж хурд нь бол 20-с 25 км цаг байхаар ийм төлөвлөлттэй байгаа. Нийтдээ 19 зогсоолтой ийм төлөвлөгдсөн төсөл. За тухайн төслийн хэрэгжилт нь бол 2 үе шаттайгаар байгаа. За
эхний үе шат бол 2028 онд дуусах нь хоёрдугаар үе шат нь болохоор 2030 онд дуусахаар төлөвлөсөн төсөл байж байгаа. Эхний үе шатын хүрээнд бол Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр тухайн төсөл нь хэрэгжинэ. За энэ хүрээнд бол автобусны зогсоолууд за тэгээд тусгай замыг барьж байгуулах ийм төлөвлөлттэй байгаа. За тусгай замын хүрээнд бол зөвхөн автобус явахаас гадна онцгой эмнэлэг за цагдаагийн автомашинууд явах боломжтой. За зөвхөн хувь хүний автомашинуудыг хувийн тээврийн хэрэгслийг бол энэ игнээр оруулахгүй гэсэн ийм төлөвлөлтөөр явж байгаа төсөл байгаамаа. За тухайн төслийн хэрэгцснээрээ бол Улаанбаатар хотын бас яг трассын дагуух замын хөдөлгөөний дундаж хурдыг нэг 15 орчим хувиар нэмэгдүүлэх ийм төсөл байж байгаа. За дараагийн төсөл нь бол Улаанбаатар трамвай 1-р шугам байна. За тухайн 1-р шугамын хүрээнд бол Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл төлөвлөсөн байж байгаа. За энэ трассын хувьд бол тэзүүгийн ажил 100% дууссан. За газар чөлөөлтөнд бол 61 талбар өртгөөр төлөвлөгдсөн байж байгаа. За сонгон шалгуулалтын хувьд бол төр хувийн хвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байгаа. За эхний байдлаар бол хувийн хвшлийн түншлэлээр хийгээд хилцэл амжилтгүй болсон. Дараагийн шатнд дахиж зарлахаар төлөвлөж байгаа. За тухайн трассын урт нь болохоор 11 км-тэй 16 зогсоолтойгоор за цагт бол 6500 хүн тээвэрлэх зорилготой байгаа. За нийт энэ 11 км замыг бол 29 минутанд нэг талдаа туулахаар төлөвлөгдсөн. За трассын хувьд бол мөн одоо автобусны тусгай замтай адилхан аль болох автозамын голын игнийг авч явахаар ингэ төлөвлөсөн байж байгаа. За төслийн хүрээнд бол 25-аас 28 онд энэ үе шатыг дуусгахаар төлөвлөж байгаа. За нийтдээ бол агаарын бохирдлыг одоо энэ трамвай төсөл маань өөрөө цахилгаанаар ажиллах төсөл учраас агаарын бохирдолд бас маш их өндөр хувь нэмэртэй. За ийм төсөл байж байгаа. За дараагийн төсөл нь болохоор 2-р шугам буюу Зунжингийн чиглэлийн Сүхбаатарын талбайгаас Яармагаас архив ерхий газар гэсэн ийм чиглэлтэй төсөл байгаа. За тухайн төслийн хүрээнд бол нийтдээ 15 км урттай 23 зогсоолтойгоор төлөвлөгдсөн. За нийт цагт бол 7000 хүн тээвэрлэх зорилготой төсөл байгаа. За энэ тухайн замыг бол 37 минутанд туулахаар төлөвлөж байгаа. За яг энэ нийслэлд ажиллаж байгаа нийслэлийн хүрээний хүмүүс болоод Яармгийн хүмүүст бол маш их хөгжлийн асуудлыг шийдэх боломжтой төслүүдийн нэг нь байгаа. За тухайн төсөл маань болохоор 2028 онд хэрэгж дуусгахаар төлөвлөсөн. За энэ жил бол гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. За эхний сонгон шалгаруулалт болохоор 4 сард нэгээр явж байгаа. За тэгээд тухайн төсөл маань ашиглалтанд орснороо бол замын хөдөлгөөний дундаж хурдыг бол 25.7 хувиар нэмэгдүүлнэ. За яг энэ трассын дагуух хөдөлгөөнөө нэмэгдүүлэхээр ийм төлөвтэй байгаа. За тухайн 1-2 дугаар шугамын хүрээнд бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бол бүрэн батлагдсан байдалтай ингээ үргэлжлээ явж байгаа. За дараагийн төслийн хувьд болохоор дүүжин замын тээвэр төсөл байгаа. За дүүжин замын тээвэр төслийн хүрээнд бол барилга угсралтын ажил нь одоогийн байдлаар 58% өсөлттэй явж байгаа. За тэгээд тэзүүгийн ажил бол 2023-24 онуудад хийгдсэн. За барилга угсралтын ажил нь бол 25 оноос эхлээд явж байгаа. За газар чөлөөлтийн хувьд бол бараг 100% дуусчихсан. За нэг одоо толгуурын газрыг иршилжүүлж авах тал дээр ажиллаа явж байгаа. За ажлын зургийн ажил бол зураг нь бүрэн дууссан. Одоо зөвхөн нөгөө төсвийн магадлалын ажил дээр ингээ хүлээлтийн байдалтай явж байгаа төсөл. За 1-р шугам маань болохоор хар хорноос Яармаг Арцад гэсэн чиглэлтэй нийтдээ 4.2 км урттай 2 зогсоолтойгоор төлөвлөгдөж байгаа. За зогсоолтуудын барилга бол барилгын бүтээцийн ажил нэгдсэн өрлөгийн ажил дээр явж байгаа. Та бүхэн маань бас замдаа бас харж байгаа бах. 19 цамхаг толгууртай 98 кабинтай. За 98 кабинаас эхний 28 кабин Улаанбаатар дээр заагуулах дээр байж байгаа. За 19 цамхаг бол бүрэн баригдаад дууссан. 4 сарын 20-доор тороос сүүлгээний ажил эхлэхээр ийм төлөвлөлтөй ажиллаж байгаа. За тухайн төслийн хүрээнд бол 4.2 км замыг 11 минутанд бол туулах юм зорилготой. За нэг кабинд болохоор 10 хүн багтаамжтай. За тээвэрлэх хурд нь болохоор 21 км цагийн хурдтайгаар явж байгаа юм төсөл. За 2 дугаар үе шатыг бол одоогийн төлөвлөлтөөр болохоор цэцэрлэг түрээлэнгээс
үндэсний соёл амралтын хүрээлэнгээс парк хүртэл 2.1 км 7 км-ээр төлөвлөж байгаа. За 3 зогсоолтойгоор төлөвлөсөн байж байгаа. За энэ болохоор урьдчилан төлөвлөлт учраас бас тэзүүгийн ажлын явц энэ 4-5 сартаа ер нь бол эхлэхээр төлөвлөсөн. За тэзүүгийн шатанд болохоор магадгүй энэ хэмжээнүүд маань уртцах, буудлын тоон өөрчлөгдөх, байрлал солигдох магадaltaй байгаа. За ерөнхийдөө бол мэдээллийн журмаар хэлэхэд энэ 19 толгуурын хамгийн өндөр толгуур нь болохоор энэ 42 метрийн өндөртэй толгуур байж байгаа. За тэр толгуур нь болохоор яг өндөр хүчлийн шугамын дээгүүр гарах зориулттайгаар 42 метрийн өндөртэй толгуур байрлаж байгаа. За тэгээд төслийн хүрээнд бол энэ оны 11 сард ажлаа бүрэн дуусгаад ашиглалтанд оруулахаар төлөвлөд манай дүүжин тээврийн багийнхан маань ажиллаж байгаа. За дараагийн төсөл болохоор 1-р тойрог зам төсөл байна. За 1-р тойрог замын төсөлийн хувьд болохоор тэзүү болоод байгаль орчны үнэлгээ, урьдчилсан үнэлгээ бол хийгдсэн. За тендер болохоор сая өнгөрсөн 7 хоногийн 4-р өдөр нээсэн байж байгаа. За одоо шалгаруулалтаар 4 компани орсноос шалгаруулахаар ажлын үнэлгээний ажлын хэсэг нь ажиллаж байна. За тухайн 1-р тойрог нь болохоор энэ улаанаар тэмдэглэгдсэн байгаа хэсэг бөгөөд нийтдээ 25.8 км урт замтай. За 6 игнэ, туслах зам нь болохоор 4 игнэтэйгээр за гүүрэн байгууламжийн хувьд бол 903 км урт гүүрэн байгууламжтай, 208 км түнэлэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн байж байгаа. За түнэлэн байгууламжийн хувьд бол одоо энэ хойд зурган дээр харагдж байгаа энэ хойдлын хэсэг дээр уулын доогоор 208 км түнэлтэй төлөвлөгдсөн ийм төсөл байгаа. За тухайн төсөл маань ашиглалтанд орсноор туулын орны замтай огтлцсон. За тэгээд яг төслийнхөө хүрээнд бол трасын хүрээнд 23.3% замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх ийм давуу талтай төсөл байгаа. Төслийг бол 28 онд ашиглалтанд оруулах гэсэн ийм урьдчилан төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. За энэ төслүүдийн хүрээнд бол ерөнхийдөө нийт гүйцэтгэгчийг бол EPC нөхцлөөр сонгон шалгаруулж байгаа. Энэ нь болохоор инженеринг, procurement, construction гэсэн нэг 3 үгний товчлол. За инженеринг гэдэг нь зурагчлалаа гүйцэтгээд, худалдаа авалтаа хийгээд, за тэгээ барилга угсралтаа гүйцэтгэнэ гэсэн ийм 3 үгний бас товчлол байгааг бас тайлбарлах нь зөв байх. За дараагийн төслийн хүрээнд бол 2-р тойрог зам төсөл байгаа. За 2-р тойрог зам зурган дээр харагдж байгаа бас яг энэ улаан хэсэг 1-р тойрог зам болоод туул хурдны замын хэсэгтэй огтлцох ийм төсөл байгаа. За тухайн төсөл нь болохоор хоёр талдаа нийтдээ нэг 16.6 км урт автозамтай. За гүүрэн байгууламжийн хувьд бол нэг 5 км-ийн гүүрэн байгууламжтайгаар төсөөлсөн. За 1-2 дугаар тойрог замын хувьд болохоор бас давхар замтай гүүрэн байгууламжийнхаа доогоор бол давхар замын хэсэгтэй төлөвлөгдөж байгаа. За тухайн 2 дугаар тойрог замыг бол туулын хурдны зам болоод 1-р тойрог замыг ашиглалтанд орсны дараагаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. За 28 оны эхний үйлрэлд болохоор тендер шалгаруулалт гүйцэтгэгчээ сонгон шалгаруулад явахаар ийм төлөвлөгөөтэй байгаа. 1-р тойрог замын хувьд болохоор 28 оны 3-4 үйлрэлд бол ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн ийм төсөл байгаа. За төслийн хүрээнд бол мөн адилхан туул хурдны замтай огтлцсон. За 1-р тойрог замтай огтлцсноороо Улаанбаатарын төвөөр дайрахгүйгээр Таранзит тээврүүд болоод урдаас хойшоо чиглэлийн хөдөлгөөнүүд, хойноос урагшаа чиглэлийн хөдөлгөөнүүдийг шууд хотоос гаргах ийм зорилготой төсөл байж байгаа. За дараагийн төслийн хувьд болохоор сэл борон суус жуулах төсөл байгаа. За тухайн төслийн хүрээнд бол та бүхэн бас маш сайн мэдээлэлтэй байгаа. Манай сэл боргонуудын хот дээр бол бас Facebook за пэйжүүд нь ажиллаад маш их мэдээлэл сайн тараад төсөл байж байгаа. За энэ дээр болохоор 158 га газрыг чөлөөлөөд нийтдээ 113 блок барилга барихаар төлөвлөгдсөн. За 158 га талбайд болохоор нийтдээ 2206 га нэгж талбар өртснөөс одоогийн байдлаар 2092 нэгж талбарыг бүрэн чөлөөлж гисэн байдалтай байж байгаа. За барилга угсралтын ажлын зургийн явц бол 95% та гэдэг нь энэ хотын бүтээн байгуулалт маань бол нэг төрлийн зургаас нэг төрлийн ажлаас бүрддэггүй. За маш олон төрлийн ажлуудаас бүрдэж байгаа учраас одоо 95%-ийн ажлынхын зураг нь бүрэн дууссан. За зарим төслүүдийнх нь одоо магадгүй цэвэр юм уу эсвэл бохор юм уу инженерийн шугамын сүлжээнийхэн зургууд нь явцдаа батгах шатандаа явж байгаа юм төсөл байгаа. За барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хувьд болохоор 7.9% гүйцэтгэлтэй. За нийт төслийнхөө хүрээнд бол
гүйцэтгэлийн хувь нь 21.22% гүйцэтгэлтэйгээр явж байгаа төсөл байж байгаа. За тухайн 113 блок нь бол 8775 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар 113 блокийн ажил бүрээ эхэлж гисэн. Өнгөрсөн 3 сарын 15-наас барилга ухсралтай ажил нь бол дахиж ирчимжээд ингээд явсан энэ төсөл байж байгаа. За сургуулийн хүрээнд бол нийтдээ 3 сургууль, за 3700 хүүхдийн сургууль, за 1200 хүүхдийн 5 ширхэг бас цэцэрлэгийг нийслүүлээд улсын хөрөнгөөр барихаар ингээд төлөвлөсөн ажиллаж байгаа. За мөн бас төрийн үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний барилга байгууламжуудыг энэхүү талбай дээрээ төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. За 158 гаад ийм том бүтээн байгуулалтыг төлөвлөж байгаа. Одоо 3-4-р хорооллын хэмжээд нийтээ ийм том бүтээн байгуулалт. За мөн голын концепц нь бол 20 минутын хот гэсэн концепцээр явж байгаа төсөл байгаа. 27 оны 3-4-р удирдал техник багцуудын барилга ухсралтын ажил нь бүрэн дуусаад ашиглалтанд оруулахар төлөвлөсөн. За нийтдээ бол энэ маань 4 багцтай 7 гүйцэтгэгчтэйгээр ажил нь хийж байгаа. За тэгээд 7 гүйцэтгэгч бол одоогийн байдлаар ажил эхэлснээс ажил эрхлэлтийг бол 6000 орчим хүнээр нэмэгдүүлнэ гэсэн юм урьдчилан төлөвлөгөөтэй байж байгаа. За мөн төслийн хүрээнд болохоор агаарын бохирдлыг болохоор 15600 яндан бууруулах ийм төлөвлөлттэйгээр ажиллаж байгаа төсөл байна. За дараагийн төслийн хүрээнд бол туул усан цогцлбор төсөл байна. За туул усан цогцлборын хүрээнд бол ерөнхийдөө гол зорилго нь Улаанбаатар хотод үндэсний усны хэрэгцээг тогтмол хангаж байгаа туул ус голын маань усны урсцыг тогтмол барих зорилготой юм төсөл байж байгаа. Туулын одоо тэнд цэгийг нь тэмдэглэсэн байгаа. Тэрэлжийн яг уртхан тал туул гол дээр 50-аас 100 сая куб метрийн усан сан үүсгээд тэр усан сангаараа туул голын урсцыг тогтмол барих зорилготой үеийн үед бол усан сандаа усаа хоригдлуулад усных нь эрэлтийг нь тогтвортой барьчин. За мөн бас ган гачиг оллоод усны эрэлт нь багассан үед тэр 100 сая кубээс тогтмол усаа нийлүүлээд усны төвшинг бол тогтмол барих зорилготой. За энэ туул усан сан маань бол 3 үе шаттай хэрэгжих төсөл байж байгаа. За эхний 2 үе шат нь бол нийслэлтэй шууд хамааралтай үе шат. За 3 дахь үе шат нь болохоор улсын ийм төсөл байгаа. За тэзүүгийн хувьд болохоор 1-р үе шатны тэзүү бол 90% гүйцэтгэлтэй явж байгаа. За 1-р үе шат нь болохоор 70 бариад 50-аас 100 сая кубын усан сан үүсгэх. За 2-р үе шатны хувьд болохоор тухайн үүсгэсэн усан сан дээрээсээ усаа татаад гүн зэвшүүлэх үйлдвэр шинээр барих ийм зорилттой төсөл байж байгаа. За гүн зэвшүүлэх үйлдвэр бол одоогийн байдлаар энэ 5 сард ашиглалтанд орохоор баруун бүс дээр ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд ажиллаж байгаа. За энэ төслийн хүрээнд болохоор яг үүнтэй адилхан гүн зэвшүүлэх үйлдвэрийг зүүн бүстэй бариад зүүн бүсийн иргэдийг гүн зэвшүүлсэн усаар ингээ хангах ийм зорилготой төсөл байгаа. За тухайн төслийн хүрээнд болохоор эдгээр компани урьдчилсан тэзүүгийн ажлыг ингээ хийгээ явж байгаа. За төлөвлөлтийн хүрээнд бол 1-р үе шатыг бол 2030 он гэхэд ашиглалтанд оруулах гэсэн урьдчилсан төлөвлөлтөө. За санхүүжилтийн асуудлыг бол яг хайгаад ажиллаа явж байгаа. За дараагийн төсөл бол бид бүгдэд хэрэгтэй дулааны 5 дугаар цахилгаан станц гэсэн төсөл маань байна. За тухайн төслийн хүрээнд бол тэзүүгийн ажил бүрэн дууссан. Газар чөлөөлт бол 26 нэгж талбар өртснөөс 20-ыг чөлөөлсөн байж байгаа. За үлдсэн 6 нэгж талбартаа бол бас хилцлээ хийгээд тохиролцоонд хүрэх шатндаа явж байгаа. За тухайн төслийг бол дулааны цахилгаан станц 2-ын газар дээр ерөнхийдөө барихаар төлөвлөсөн байж байгаа. Тухайн төслийн хүрээнд бол нийтдээ хэрэгцснээрээ 340 ккал дулаан, за 300 мегаватт эрчим хүчийг төвийн системд нийлүүлэх юм зорилготой төсөл байж байгаа. Дулааны цахилгаан станц 2-ын газар дээр төлөвлөсөн гол шалтгаан нь болохоор үндсэн дулааны шугамын их үүсвэрт холбогдоход 500 м зайнаас холбогдох юм боломжтой учраас ингэж байрлалыг сонгосон байгаа. За гүйцэтгэгчээр одоо сонгогдсон компани бол манай Монгол улсад бас эрчим хүчний чиглэлээр өмнө бас 2 чиглэл ажиллагаа явуулж байсан. Дулааны цахилгаан станц, за мөн усан цахилгаан станцын ажлууд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм билээ. За тэгээд тухайн төслийг бол энэ жил барилга ухсралтай ажлыг одоо эхлүүлээд 28 он гэхэд ашиглалтанд оруулахаар ингээд төлөвлөсөн ажиллаж байгаа. За тухайн төсөл маань ашиглалтанд орсноороо 51 мянган яндаг бууруулах ийм боломжтой төсөл байгаа.
За дараагийн төсөл бол хөрсний ус үерийн хамгааллын төсөл байгаа. За тухайн төслийн хүрээнд бол нийтдээ 22 байршилд үерийн усны далан, шууд ус, хувг, за хөв цөөрөн байгуулахаар ингээд төлөвлөсөн төсөл байж байгаа. За тухайн төслийн эхний 2 багц буюу 9 байршилд бол Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн. За тухайн ажлын хүрээнд бол тэцүү 90% гүйцэтгэлтэй. За 6 байршилд болохоор Хятадын Экзим банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн ийм төсөл байж байгаа. За Хятадын Экзим банкны хүрээнд бол далангийн ажил 18 км урт хийн. За Дэлхийн банкны хүрээнд бол 50 км далангийн ажил, за сувгийн ажил болохоор 45 км, за шугам болохоор 7.4 км урт ийм шугамын ажлыг хийхээр төлөвлөсөн байж байгаа. За төлөвлөгөөний хүрээнд бол 2025-аас 2030 оны хооронд хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөж байгаа. Энэ нь болохоор эхний 1-2 дугаар багцаа 30 он гэхэд дуусгая. За үлдсэн 7 байршил буюу 3 дугаар багцын ажлыг болохоор 32 онд дуусгая гэсэн юм урд төлөвлөгөө гаргацсан ажиллаж байгаа. За 7 байршлын хүрээнд болохоор 4 бас хөв цөөрөн буюу одоо туулгасан цогцолбоотой ойролцоо жижиг тийм хэмжээтэй усан сангууд байрлална. За тэр усан сан нь болохоор бас нэг агаарын бохирдлыг сайжруулах, за чийгшлийг нэмэгдүүлэх ийм том зорилготой хөв цөөрмөд байрлахаар төлөвлөсөн байж байгаа. За байршлыг болохоор та энэ улаанаар харагдаж байгаа зурган дээр байгаа улаан хэсэг нь болохоор Хятадын Дэлхийн банкны төсөл нь байж байгаа. За цэнхрээр харагдаж байгаа нь болохоор Экзим банкны, Хятадын Экзим банкны 2 дугаар багцын төслүүд байж байгаа. За дараагийн төслийн хүрээнд болохоор дэд төвүүдийн төсөл байж байгаа. За бид одоо болохоор 6 дэд төв байж байгаа. За баян шүү, шархад, дам тарчаа, толгойд, ханы материал, за шинэ яарм гэсэн 6 дэд төв байгаа. Одоогоор барилга ухсралтын ажил явагдаж байгаа 4 дэд төв байгаагаас дам тарчаа, толгойд, дэнжимэнг, за шархад гэсэн төслүүдийн барилга ухсралтын ажлын гүйцэтгэлийг бол энд харуулж байна. За мөн энэ дээр нэмээд баян шүү төсөл байгаа. Баян шүү болоод ханы материал төслүүдийг бид нэр арай дэлгэрэнгүйгээр дараагийн слайднээр танилцуулах учраас энд орсон байж байгаа. За нийтдээ бол энэ дэд төвүүдийн 6 төсөл ашиглалтанд орсноороо бол 8200 айлын орон сууцыг шинээр бий болгоно гэсэн ийм төлөвлөлтөө байгаа. За энэ нь бол нөгөө сэлбийн 8000 айлтай бол нэлээд ойролцоо ийм төсөл байж байгаа. За үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эхний үе шатууд дээр нь 1-р үе шатанд одоо за баян шүү жишээлбэл 5.5 га газарт төлөвлөж байгаа. За шараад дээр 5.4 гэх мэтлэнгээр үе шаттайгаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За 1-р үе шатны хүрээнд болохоор баян шүү дээр 462, за шараад дээр болохоор 338, за дам тарчаа болоод толгойд дээр 1000 өрх, за ханы материал дээр болохоор 712 өрхийг ингээд орон сууцчлахаар төлөвлөсөн ажиллаж байна. За дараагийн төсөл дээр болохоор баян шүү баг зэрэг дэлгэрүүлээд танилцуулахад баян шүү дэд төв маань болохоор Азийн хөгжлийн банк болоод гадны зээлийн тусламжаар дэд үтцийнхаа ажлыг аль 2015-6 оноос эхлээд хэрэгжээд ингээд явж байгаа. За одоогийн байдлаар бол эхний 4 блок барилга бүрэн ашиглалтанд орсон, оршин суугч авахаар хүлээж байгаа. За дараагийн 6 блок барилга нь болохоор ерөнхийдөө 60-аас 80% ийм гүйцэтгэлтэйгээр хэрэгжээд явж байгаа. За шархад дэд төвийн хүрээнд болохоор ерөнхийдөө болохоор бас нэг 228 айлын 6 блок орон сууцнд болохоор 60-аас 75% гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн ингээ явж байгаа төсөл байна. За тухайн эхний үе шатуудыг бол 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Баян шүү шар хотоо 2 маань нийлээд нийтдээ 5000 айлын орон сууцыг шинээр бий болгохоор ингээ төлөвлөсөн төсөл байж байгаа. За дараагийн төсөл нь болохоор ханы материалын 3000 айлын орон сууцны төсөл байна. За тухайн 3000 айлын орон сууцны төслийг болохоор төрийн хувийн хөгжлийн түншлэлээр өнгөрсөн жил зарлаад сонгон шалгаруулалтын дээр нь болохоор Материал Импекс компани сонгон шалгаруулалтанд орсон байж байгаа. За одоогийн байдлаар ажлын зургийг бол 95% гүйцэтгэлтэй явуулсан. За 3 дугаар сарда ажлаа эхэлчихсэн. Эхлүүлэх зөвшөөрлөл өдрөө аваад ерөнхийдөө бэлтгэл ажлаа хангаад явж байгаа төсөл байгаа. За 1-р үе шат нь болохоор 25-аас 27 оны хооронд хэрэгжинэ. За үүндээ болохоор 1800 айлын орон сууцтай. За 2-р үе шат нь 2027-аас 29 онуудын хооронд хэрэгжихээр төлөвлөсөн. Энэ нь болохоор 1200 айл ингээд нийлээ 3000 айлыг орон сууцчлахаар төлөвлөсөн
ийм бас том төсөл хөтөлбөр хэрэгжихээр байгаа. За үүн дээр болохоор нэмээд сургууль цэцэрлэгийн ажлыг болохоор нийслэлийн хөрөнгөөр эсвэл улсын хөрөнгөөр хийхээр ингээд төлөвлөсөн байж байгаа. За дараагийн төсөл болохоор лаг шатаах үйлдвэрийн төсөл байж байгаа. За тухайн лаг шатаах үйлдвэрийн хувьд болохоор тэзүүгийн ажил бол 100% гүйцэтгэлтэй болсон. Газар чөлөөлөлт бол хийгдэхгүй юм төсөл байж байгаа. Төв зөвлөх байгууламжийн зөв урд болонд ерөнхийдөө хийгдэхээр төлөвлөгдсөн төсөл. За одоогийн байдлаар болохоор нийслэл Улаанбаатар хотын яг энэ анхны цэвэрлэх байгууламжийг 1955 онд барьж байгуулсан. Түүнээс хойш хоримтлагдсан лаг бол одоо 843 мянга орчим ийм куб лаг хоримтлагдсан байт юм байна. За энэ нь болохоор нэг агаарын бохирдлыг маш ихээр бий болгодог. Улаанбаатарын бас хамгийн том голомтод бохирдолтой цэг болж хувирдаг. За та хэд маань бас орон нутг руу гарах замдаа тэр хэсгээр явж үзсэн баг. За гол ач холбогдлын хүрээнд бол тухайн хоримтлагдсан болоод одоо шинээр ингээ гарч байгаа лагуудыг тухайн лаг шатаах үйлдвэр маань боловсруулад за маш бага хэмжээний үнс болгох ийм зорилготой төсөл. За тэгээд хоримтлагдсан байгаа энэ лагыг бүрэн шатааж дуусгах юм бол ерөнхийдөө агаарын тэр орчны агаарын бохирдол бол маш сайжрах ийм зорилготой төсөл байж байгаа. За тухайн төсөл нь болохоор хоногт 240 орчим тонн хог хаягдлыг шатаагаад тодорхой хэмжээний эрчим хүч гаргах юм бас зорилготой төсөл байж байгаа. Гэтэ эрчим хүч нь бол зөвхөн цэвэрлэх байгууламжийнхаа орчны цахилгааныг хангах юм зорилготой, эрчим хүч дулаанаараа хангах юм зорилготой төсөл байгаа. За дараагийн төслийн хүрээнд бол хог шатаах үйлдвэрийн төсөл байна. За хог шатаах үйлдвэрийн хүрээнд бол төлөвлөсөн анх төлөвлөлтөө бол 3 байршилд байхаар төлөвлөж байгаа. Одоо бол зөвхөн нэг байршилд арай томхон үйлдвэр байхаар төлөвлөсөн. За энэ нь болохоор морингийн даваан дээр төлөвлөсөн биокомбинат руу оруудаад морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг үндэслээд төвлөрж явж байгаа төсөл байгаа. За энэ дээр болохоор 35 мегаватт эрчим хүч за боловсруулах үйлдвэрлэхээр төлөвлөсөн. За тэгээд 1500 тонн хатуу хог хаягдлыг шатаах зорилготой хоногт ийм төсөл байж байгаа. За тухайн төслийн хүрээнд болохоор одоогийн байдлаар гарч байгаа хог хаягдал дээр нэмэгдээд 2030 он гэхэд Улаанбаатараас нийтдээ 910 орчим мянган тонн хог хаягдал гарч ах ийм төлөвтэй байгаа. За 2040 он гэхэд сая 350 мянган орчим тонн хог хаягдал үүсэх ийм төлөвтэй байгаа. Тэгэхээр энэ хог шатаах үйлдвэр маань бол нийслэлийн хэмжээнд бас хогийг дахин боловсруулах ийм ач холбогдолтой. За тэгээд нөгөө бид нар бол одоогоор хогийг бол шууд булдаг ийм одоо технологиг ашиглаж байгаа. За тухайн булсан хог хаягдал булахын оронд 1 куб хогийг булахын оронд магадгүй нэг 5 кг үнс үүсгээд хаях нь бол байгаль орчинд бол маш их даваа талтай нөлөөтэй төсөл байгаа. За цаавчлаараа тухайн төсөл дээр болохоор өнгөрсөн онд бас энэ нэг тендер шалгаруулалт хийгдээд тендер шалгаруулалтын хүрээнд хятадын компани сонгон шалгарсан боловч гомдол гарснаас болоод тухайн ажил маань бас ингээ хойшлох маягтай төлөвтэй болсон байж байгаа. За тэгээд 28 онд бас тухайн төслийг дуусгахаар төлөвлөж ийсэн. За дараагийн төсөл бол олон түвшний уулзуур төсөл байж байгаа. За олон түвшний уулзуур дээр бол нийслэлд олон судалгаанууд хийгдсэний хүрээнд болохоор 18 уулзуурыг ерөнхийдөө олон түвшний буюу нэг бол нөхөн за үгүй бол гүүрэн байгууламжаар холбох нь нийслэлийн замын хөдөлгөөнийг бас тодорхой хуваар бууруулах юм байна. 20 орчим хуваар бууруулах юм байна гэсэн төлөвлөгөө гарсан юм билээ. За үүн дээр болохоор нийслэлээс эхний байдлын 5 байрлалд одоо нөхөн гарц болоод гүүрэн байгууламж за мөн явгууны гүүрэн гарц хийгээд явъя гэсэн төлөвлөлтөөр Монсын уулзуур за мөн манай яг энэ ардлын яарамгийн 1-р буудлын хэсэг дээр явгууны гүүрэн байгууламж за Мисийн уулзуур офицер за тэгээд нар тотхны зүүн тийшээ гарсан далангийн дээгүүр гүүрэн байгууламж гэсэн ийм 5 уулзуурыг сонгоод тэзүүгийн ажлыг 100% дуусгацсан байж байгаа. За зураг төслийн ажил нь бас хийгдсэн явцтай байгаа. За тухайн уулзууруудыг бол ашиглалтанд оруулснаар одоо төвчрлийг 7.1%-аар бууруулах ийм урьдчилан тооцоо гарсан байж байгаа. За тухайн 5 уулзуурын хувьд болохоор тус бүрийнх нь мэдээлэл за техник үзүүлэлт нь одоо энэ зураг дээр харагдаж байгаа доотлын хэсэг дээр харагдаж байна. За нийтдээ төслийн хөрөнгө болохоор
28 онд энэ 5 уулзаараа бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. За 18 уулзаарыг бол ерөнхийдөө 30-аас 32 оны үед бол хэрэгжүүлнэ гэсэн урьдчилан тооцоотой явж байгаа. За дараагийн төсөл бол 16 мега төсөлд орсон туулын урдны зам төсөл байгаа. За энэ туулын урдны замын танилцуулгыг энэ танилцуулга дуусны дараа одоо 2 дарга маань хийх учраас би алгасаа явчихъя. За үүний дараагийн төсөл болохоор Хүнү хотын дид үтцийн төсөл байна. За тухайн төсөл маань болохоор 2 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөгдсөн төсөл 2022-оос 2027 оны хооронд 1-р үе шат, 28-аас 2040 оны үед бол 2-р үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За 1-р үе шатын хувьд болохоор одоогийн байдлаар газар чөлөөлөлт дид үтцийн ажлууд ингээ хийгдээд явж байгаа. За ажлын үе барилга босролтын ажил нь 25 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж явж байгаа ийм төсөл байна. За тухайн төсөл маань бүрэн ашиглалтанд орсноороо 45 мянган өрхийн орон сууцыг тэр бүс нутагтаа бий болгоно. Нийтдээ 31500 га газрыг хамарсан ийм том төсөл байж байгаа. За авто замын сүлжээний хувьд болохоор төлөвлөж байгаагаар болохоор эхний төлөвлөлтөнд 130 орчим километр замыг төлөвлөж байгаа. За хариуцлага татваргын хувьд болохоор ус цэвэршүүлэх байгууламжийг 20 мянган куб хоногт цэвэршүүлэхээр төлөвлөлөөд ингээ ажиллаж байна. За тухайн Хүнү хот дээр болохоор за эдийн засгийн чөлөөт бүс, олон нийтийн бүс, за хотын захиргаа, за их сургуулийн орчмын бүс, худалдааны бөөний төв, үйлдвэрлэлийн бүс, тээвэр логистикийн бүс, за тэгээ олон улсын нис хонгоцны уудлыг түшгэлсэн бүс гэж ингэж ерөнхий ангилсан байдлаар явж байгаа. За үүн дээр болохоор одоогоор олон улсын нис хонгоцыг бодлуулаад тээвэр логистикийн бүс маань бол илүү анхаарал хандуулад ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. За учир нь болохоор Бахангаа Хүнү чиглэлийн салбар төмөр зам маань энэ ондоо багтаагаад ашиглалтанд ороод тээвэр логистикийг бол Хүнү хот руугаа мөрөн нүүлгээд Улаанбаатараас бол одоо энэ логистикийн компаниудыг гаргах ийм төлөвлөгөөтэйгээр бид үе шаттайгаар ажиллаа явж байгаа ийм төсөл байна. За ер нь бол төслийн хүрээнд бол улсын төсөв болоод төр хувийн хөгжлийн түншлэлээр нийт төслийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөөд ингээ ажиллаж байгаа. За энэ жилийн хүрээнд бол олон улсын нис хонгоцныхаа буудлын ард транзит зочд буудал барихаар транзит дээр одоо ирж явж байгаа зорчигчдод зориулсан зочд буудал барихаар ингээ төлөвлөсөн ажиллаж байгаа. За сүүлийн төсөл нь болохоор Эмэлт эко аж үйлдвэрийн паркын төсөл байна. За Эмэлт эко аж үйлдвэрийн паркын хувьд болохоор тэзүүгийн ажил нь бол бүрэн 100% дууссан. За газар чөлөөлтийн хувьд бол энэ 539 га талбайгаа бол 100% чөлөөлөд авсан ийм төсөл байгаа. За ажлын зураг бол нөгөө барилга угсралтын ажлуудаас хамааралтайгаар за энэ 20% гүйцэтгэлтэй гэсэн байгаа нь дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн төслийнх нь ажил нь зураг нь бол 20% гүйцэтгэлтэй ингээ явж байгаа төсөл байгаа. За Эмэлтийн хувьд бол нийтдээ 12.5 км бас автозам, за өвлийн байгууламж 11 км, за дулааны цахилгаан станц бол 24 мегаваттын цахилгаан станц төлөвлөсөн. За барилга угсралтын гүйцэтгэгчийн сонгон шалгарсан ингээ явж байгаа. Дулааны цахилгаан станц болоо цэвэрлэх байгууламжийнх нь. За тухайн төсөл нь болохоор 2025-аас 2028 онд хэрэгжихээр ингээ төлөвлөж байгаа төсөл байгаа. За уг төсөл нь хэрэгжээд одоо бүрэн ашиглалтанд орсноор Улаанбаатарт байгаа арьс шир, ноос, ноолуур, за мөн махны үйлдвэр, за тэгээд дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг бүгднийг эндээ төвлөрүүлээд нэг одоо аж үйлдвэрийн парк болох ийм зорилготой төсөл байж байгаа. За одоогийн байдлаар болохоор Улаанбаатарт байгаа үйлдвэр, арьс ширний үйлдвэрүүд рүү ерөнхийдөө мэдээлэл өгөөд нөгөө үйлдвэрүүдийн бараг 90 орчим хувь нь хэрвээ дулаан болоод цэвэрлэх байгууламжийн чинь барилга баригдчих юм бол тийшээ нөхөд бэлэн байна. Өөрсдийн хөрөнгөөр барилга барихад боломжтой гэсэн урьдчилан мэдээлэл ингээ хуваалцсан байдалтай явж байгаа. Төсөл за 2028 он гэд тухайн төсөл маань бас хэрэгцснээрээ хаан улд үүргийн яг 19 орчимд байрладаг үйлдвэрүүдийг гаргасан тохиолдолд тэнд одоо хөрсний бохирдол маш их үүссэн байгааг одоо ахин нөхөс сэргээх ийм давхар төслүүд ингээд хэрэгжиж явахаар төлөвлөсөн байж байгаа. За ингээд та бүхэндээ баярлалаа. За манай нэгдсэн туйлын газар хэрэгжиж байгаа төслүүд дээр бол сая метро төсөл маань бол одоо ингээд тендер зарлалцсан явж байна. За дүүжин замын тендер бол Франц улсын засгийн газар, олон улсын Монгол засгийн газар хоорондын хилцээртэйгээр 60.7 сая евро буюу 2 лайныг
энэгээр бол барьж байгуулахаар бол төлөвлөсөн. За нэгдүгээр лайн бол та бүхэн сая харлаа. Одоо ингээд 46.1 орчим сая доллар еврогоор бол энэ санхүүжигдээд үндсэндээ ажил нь бол маш сайн жигдэр явж байна. Одоо энэ 4 сарын 27-оос эхлээд биднес ган одоо тороосоо сүүлж эхэлнэ. Энэ бол бас одоо Монголда бас дандаа анхдагч юмуд явж байгаа. Дроноор одоо ингээд ган утсыг ингэж дээгүүр нь сөвлж урдлын одоо нацдын нам яг энэ цаана байгаа стейшнээс балсын стейшны хооронд ингэж дроноор ингэ нарийнхан ган утсуудыг сөвлсээр байгаад энэ ган утас маань өөрөө одоо нэг болоо одоо ийм дамар нь ихтэл 112 тонн байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд нэг хүчтэй ингэж сөвлж явсаар байгаад бид тэгэд ойролцоогоор төлөвлөгөөгөөр бол нэг 7 сар гэхэд бол бүх угсралтууд дуусна. За тэгээд туршилтын үйл ажиллагаанууд маань эхэлнэ. За тэгээд 11 сар гэхэд бол бид нийт иргэдтэй бол үйлчлэхээр одоо ингэж зорж ажиллаж байгаа. Дүүжин тээврийн хувьд бол. За дүүжин тээвэр мөн одоо 2 дугаар лайны асуудлаас эхэлсэн. Энэ нь бол мөн цэцэг төрөлнгөөс үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн ийм маршрутыг бол засгийн газрын 272 дугаар тогтоолоор баталж өгсөн. Бид хэд одоо энэ дээр бол санхүүжилт бол эхний шатны санхүүжилт үед эзэн хийгдэх мөнгө нь бол байж байгаа. Тэгээ дараагийн одоо энийг гүйцээж барих санхүүжилтийн их усрыг бол Францын IFC болон бусад одоо хөрөнгө оруулагч байгууллагуудтай бол хилцлүүд амжилттай хийгдээд маш агцтай ингэ явж байгаа. Тэгэхээр бол бид одоо тэзүүгээ эхлүүлээд 2 дугаар шугам баригдана. Тэр үтгээл дараагийн 3 дугаар шугамыг хүртэл бас засаг даргын зүгээс бол та судлаа гэсэн чиглэл өгсөн. Энэ нь бол үндэсний цэцэг төрөлнгөөс урагшаага богдуулыг давж бас соёл амралтын хэлбэрээр тийм ээ аялал жугаалгын хэлбэрээр бас байх боломжтой юм агс ийм 3 дахь лайныг хүртэл төлөвлөд 2 дугаар лайны тэз рүү орцсон явж байгаа гэдэг хэлье. За одоо манайх бол 98 кабин бол бүгд одоо захиалагдсан. Эхний 28 кабин маань 90-д одоо дагуулгатаа тавигдсан байж байна. Дараагийн 78 кабин маань бол араас ачигтаад ингээд талаа хатлаа явж байна.